За сайн байна найзуудаа, энэ удаагийн сэдвээр хэрхэн өндөр болох вэ гэсэн сэдв орж ийн. Өсөлтийн гормоны тухай бичлэг оруулсан учраас энэ тухай маш их асуусан гэж бодож байна. За би тэрхүү бичлэгэн дээр хэлжсэн. Хэрвээ таны ясны эпифизийн өсөлтийн бүс хаагдаагүй бол өсөлтийн гормон таныг өндөр болгоно. Энэ бол анагаах ухааны салбарт туршигдаад батлагдчихсан зүйл. Эпифизийн өсөлтийн бүс хизээ хаагддаг вэ гэвэл эрэгтэйчүүд 20-25 наснд, эмэгтэйчүүд 15-аас 18 наснд хаагддаг юм аа. За өсөлтийн гормоны үндсэн зорилт нь бол маш намхан хүүхдүүдийг өндөр болгох зорилгоор анагаах ухааны салбарт ашиглагддаг. За энэхүү юм нь өөрөө сөрөг нөлөө ихтэй хүчтэй эм тарианд ордог учраас зөвхөн эмчийн хяналтанд ор л ашиглагдана. За энэхүү гормоны сөрөг нөлөөний тухай бичлэг байгаа та бүхэн ороод үзээрэй. За эмийн хувьд бол ийм байна. Одоо харин хооллолт болон витамин нэмэлт ижлийг авч үзье. Хооллолтын хувьд бол уургаар баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Жишээлх юм бол махсүү, өндөг, тараг, аарц орсон хүнсийг түлхүү хэрэглэх ёстой маа. Харин витамин нэмэлт ижлийн хувьд бол А витамин, Б витамин, мөн омега 3-ыг тогтмол ууж ах ёстой. Харин одоо өндөр болох дасгал болон спортын талаар ярив. Өндөр болох хамгийн сайн дасгал бол үсрэх. Хэдий ч нэ их үсрэн, төдий ч нэ сайн гэсэн. Яагаад үсрэлт сайн бэ гэвэл үсрэлт хүний биеийг маш сайн сунгадаг. Үсрэлтээс гадна төрмийнхнээс дүүжлэгдэж сонголт хийх хэрэгтэй. Харин спортын хувьд бол сагсан бөмбөг хамгийн үр дүнтэй. Гэхдээ биеийн дамир ороод хичээлийн төгсгөл 10 минут сагс тоглохыг сагс тоглосон гэж хэлэхгүй. Сагсан бөмбөгийн секцэнд явж 7 хоногт 2-3 удаа 1-2 цаг тасралтгүй хичээллүүл маш үр дүнтэй байд юм аа. За одоо бодит амьдрал дээр тохиолдсон жишээ авъя. Намаа хүүхэд байх буюу 15 орчим настай байхад бидний үеийнхэн сагс хөлбөмбөг маш их тоглодог байсан. Тухайд PC-ний газар бол дөнгөж нэгдэжсэн. Ингээд зарим нэг нь бол PC тоглоом сонирхоод PC тоглоом ерөөд орсон. Ингээд PC тоглож исэн хүүхдүүдийн өсөлт бол нэлээд удаашраад харин сагсан бөмбөгийн спортоо орхилгүй тоглож исэн хүүхдүүдийн маань өсөлт бол цаашаа нэлээд үргэлжилсэн байдаг. Үүний маш тод жишээ бол манай ангийн хүүхэд байна. Тухайн үедээ бол маш их сагс тоглодог. Мөн бас загасны цэс их уудаг байсан. За загасны цэсийг та бүхэн мэдэх бах. Энэ бол омега 3-аар баялаг тос байдаг. За ингээд тухайн жилдээ бол бит хоёр нэг өндөртэй байсан ирнэ. Манай ангийн хүүхэд нэг жил одоо сагс сайн тоглож одоо витамин омега 3 ууснаар нэг жилийн дараа ихэд надаас 10 см-ээр өндөр болсон байсан. Харин миний хувьд бол бүтэн жил PC тоглоом л тоглосон байдаг. За одоо энэ бүгдийг эцлээд үгний өндөр болоход нэгдүгээрт уургаар баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Хоёрдугаарт А, Д витамин болон омега 3 тогтмол ууж ах хэрэгтэй. Гуравдугаарт өдөр болгон төрникнээс дүүжлэгдэх дасгал хийх хэрэгтэй. Дөрөвдүгээрт 7 хоногт 2-3 удаа 1-2 цаг сагсан бөмбөг тоглох хэрэгтэй. Тавдугаарт хэрвээ та бөхтөр болвол энэ бөхтрийг засах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ бөхтөр байна гэдэг таны өсөлт нь маш саад болох учраас энэ бөхтрийг арилгах ёстой. За эдгээр зүйлсийг 20-25 нас хүрэхээс өмнө тогтмол хийж байвал та өөрийн байж болох хэмжээнээс 5-аас 10 см илүү өснө гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ хамгийн гол нь таны хичээл зүтгэлээс маш их хамаарна гэдгийг санах хэрэгтэй. Ингээд энэ сэдвүүд танд хэрэгтэй санагдсан бол лайктаар subscribe хийгээрэй. Мөн та өсөж чадсан туршлагаа байвал бусдаагаа хуваалцаж комент үлдээгээрэй.